квартил хоорондын далай тодорхойлж байна. За тэгэхээр манай хуримтлагдсан давтамж нь буюу манай өгдөл 0-оос гэх мэтлэн 140 ширхэг юм байна гэсэн үг. За тэгэхээр би медианы нолыг гэвэл 0 дээрээ 140-ыг нэмээд 2 туухаар за 70. За 70 маань яг манай дундчна гэсэн үг. Тэгэхээр энэ 0 20 гэхээр 70 гэдэг бол энэ хоёрын яг голт. За тэгэхээр энэ 70-ыг харалтай явууллаа. За яг тэгшгүй болно шүү. За ингэ явууллаа. За энэ шар хуримтласан давтамжийн графикт огтлцлоо. Тэгээ бүгд доош ингэ явуулаа. Энэ маань яг медиа. За тэгэхээр одоо манай медиан хэдвэ гэсэн чинь за ингээд үргэлжлүүллээ. За шулуун шумаар явах хэрэгтэй шүү дээ. Ингээд үргэлжлүүллээ. За энэ маань ингээд медиа. За одоо бүгдээрээ доод квартилыг бол ихээр 0.72-ийнхоо яг дундч тий. Тэгэхээр 0.72-ийн дундч нь хэдвэ гэсэн чинь 35. За 35 гэхээр чинь 30 нэм чинь 35 нэнд. За тэгэхээр би одоо энэ 35-ийнхаа харалдаа явлаа хуримтласан давтамж. За багцаарынаа тогтлоод за ингэ явлаа. Манай энэ 60 маань болохоор доод квартил. За Q1 шүү. 60 маань доод квартил. За одоо дээд квартил болно гэхээр бүгдээрээ нөгөө 0.70-140-ийн дундч тий. Тэгэхээр 70 дээр 140-ыг нэмээд 2 тухаар чинь 210 гэхээр 105. За тэгэхээр манай 105 хаана авах юм бол агс чинь 100 энд байна. За 110 болохоор энэ хоёрын голд. Тэгэхээр 105 болохоор тэрийнхээ дундч дээр. За 110-нд 105 нэнд. За тэгэхээр 105-ыгаа мөн ингээд явсараа хуримтласан давтамжтай огтлж байгаа энэ цэгээ за харалтаа би доош нь ингээд сурчна. За тэгэхээр нэг энэ орчим гэсэн үг. Тэгэхээр энэ маань хэд болох юм гэсэн чинь дээд квартил маань болохоор за нэг 75-аас жоохон их харагдчихэ тий. За би нэг ойролцоогоор 76-г авчих. За тэгээд квартил хоорондын далайс нь юу вэ гэсэн чинь дээд квартилаасаа доод квартил гэслээ. Тэгэхээр 76-аас 60 буюу энэ нь ойролцоогоор шүү. За нэг 16 орчим юм байна. За 22. Аль нь одоо хэд хэдэн хуримтласан давтамжийн график болж чадахгүй гэж. За хуримтлагдсан давтамжийн график маань болохоор за нөгөө өгдлүүдэд дараа гэх ингээ нэмээ явдаг учраас байнга өссөн байх хэвээр. За гэтэл энэ 3 дугаар график болохоор энд ирснээр дахиад буурчин тий. Тэгэхээр нь буурж байгаа юм чинь болохгүй. Энэ бол байнга өсөх хэвээр. За эхний график маань ингээ өссөн явчин тий. За энэ бол хуримтласан давтамж байж болно. Энэ болохоор энд очлоо. Дараа нь энэ чи үхээр энэ хэсэгтээ 0 буюу энэ хэсэгт нь 0 утга аваагүй ажиллана шүү дээ. За тэгэхээр 0 байж хаад цаашаа дахиад нэмэгдээд гэдэг ингэж болно. Тэгэхээр үргэлбэл за энэ 4 нь бас ингээ байнга өсөж дээ тий. Тэгэхээр байнга ингээд өмнөхөө нэмж явдаг учраас манайх өссөн байх ёстой учраас зөв хариу аль болох вэ гэж нэгдүгээрх нь байж болохгүй. Хуримтласан давтамжийн график болох нь болохоор яг 1 3 4 2 4 тэгсэн чинь манайх аль нь давтамжийн график болж чадахгүй вэ гэсэн. Тэгэхээр ганц чадахгүй хариу нь 3 гарах юм биш. Тэгэхээр манай хариу нь чадахгүй нь 3 нь гэсэн үг. За 23 аялагч А хотоос Б хот орохын тулд надаа 4 янзын зам байгаа юм байна. За 1 2 3 4 юм 4 янзын зам гэнэ. За Б-гээс С хот орохын тулд надаа 2 янзын зам. Ийм байж болно, ийм байж болно. За тэгвэл бүгд А хотоос гараад Б хотыг дайраад С хотод гişний янзаар очих гэж. За ингээл А хотоос гарангуут надад 4 сонголт байна тий. За аль нэгийг сонгоод Б дээр очлоо. Б хотоос цаашаа С рүү явахад надад 2 янзын сонголт байна. Тэгэхээр би А-гаас С-д 8 янзын замаар очлоо. За 24 нь утгыг олох нэ. За аны бүгд эмхтэх юм байна. 10-ийн факторалыг бахан 7-гийн факторал. За 10-ийн факторал маань 7 хүртэлх тооны үрчвэрийг үрчих нь 8 9 10 гэдэг чинь өөрөөр би хуваарьтайгаа хураахын тулд дэнээр хураагдаад 72-ыг 10-аар ишлэхээр 720 гарах юм шүү. За 25. За энэ илэрхийллийн утгыг тооцоолоорой гэж. За C6 юмнаас 3-ыг сонгоно гэдэг бод 6-гийн факторалыг хуваах нь бүгд 6-аас 3-ыг хасгаар 3-гийн факторал ард нь болохоор манай энэ 3-гийн факторал тий. Өөрөлдвөл C-ээс K гэдэг бол E-ний факторалыг хуваах нь E-ээс хасган K-гийн факторал тэгээ ард нь K-гийн факторал.
За тэгэхээр одоо бүгд 6-гийн факториалаа 3 хүртэлх тооны өрчөөр 1-ийг нэмлээ 4, 5, 6. Тэгээ 3-ын факториал маань 1, 2, 3 өрчөөр хураалаа 6-тайгаа устдаад 4, 5-ын 20 гарах нэ. За 26. 5 хүнийг нэг игнэнд хичнээн янзаар жигсааж болох вэ гэж. За тэгэхээр би эхний энэ байрлалд би явах гэсэн чинь 5 хүнээс нэгийг сонгоод зогсооч. Дараа нь үлдсэн 4-өөс нэгийг сонгоод дараа нь үлдсэн 3-өөсөө тэгээд үлдсэн 2-өөсөө сонгоод хамгийн сүүлд сонголт авахгүй нэг л үлдэнэ. Тэгэхээр нийт 5-ын факториал буюу 120 янзаар зогсоож чадна гэсэн үг. За 27. Ийм байх x-ийг отгоно. X маань 3-аас лагатай гэж. За тэгэхээр одоо бүгдрээ энэ маань юутай тэнцвэлээ гэдгээ саная. За тэгэхээр Паскалийн 3-ыг саная. За c 2-оос 0, c за юунаас эхэлье? 1-ээс эхлэе те. c 1-ээс 0, c 1-ээс 1. За дараах нь болохоор c 2-оос 0, c 2-оос 1, c 2-оос 2. Дараах нь c 2-оос 3-аас 0, c 3-аас 1, c 3-аас 2, c 3-аас 3 гэл. За ингээл гих маш үргэлжлээ явчин те. c 4-өөс 0, 4-өөс 1, 4-өөс 2, 4-өөс 3, c 4-өөс 4. Буюу бүгдээрээ энийг эхний хоёр маань 1, 1. c 2-оос 0 маань 1, тэгээ 2, 1. За дараах нь болохоор 1, 3, 3, 1. За нэгээ би жоохон цаашаа тавихгүй бол арай багтахгүй юу тавьчлаа тий. За энэ доор нь харуулсан тавьчих. За энд тавьчих. За дараагийнх нь яасан гэсэн чинь 1, 4, 4, 4 нэг хэдэгтэй. За гэмшлэн гэдээ доош үргэлжлэн. За тэгэхээр эндээс хараад бүгдээрээ жишээл энэ маань энэ мөртөө тэнцвэ шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёр тэнцвэ. Тэгэхээр c 3-аас 0 нь 3-аас 3-тай тэнцвэ. За одоо энийг харъя л та. Энэ 6 шүү. Голынх маань 6. За тэгэхээр одоо жишээлбэл энэ хоёр тэнцвэн те C4-өөс 1 маань C4-өөс 3-тай тэнцвэн. За эндээс бүгдээрээ ямар зүй тогтол ажиглаж чадчихээн энэ хоёр тэнцвээгээс C3-аас 0 нь 3-аас 3-тай тэнцв. За ингээд ажиглахаар 4-өөс 4-гээд энэ дээр байгаа 2 тооны нийлбэр нь яг тэр доор байгаа 4-т тэнцвээгээс өөрөвл C n-с k маань юутай тэнцвэд гэхээр C n-с n-ийн k-тай тэнцв. Өөрөлдвөл энэ нэрийг нэмэхээр яг k гардаг. За нэгэ батлыг бүгдээрээ. Тэгэхээр юу гэсэн үг хэрэг C-ээс k маань n-ийн факториалыг бахна. N-ээс k-гийн факториал, өрчин k-гийн факториал. За энэ хойдох нүчээр n-ийн факториалыг бахна. N-ээс хасах нь одоо бүгдээ энийг хасна. За хасгаал задлахаар чинь ингээд тавьчихна. Тэгээд энд n-ээс k-гийн факториал. За тэнийг бүгдээ харсан ч үйл чинь дотор нь хасгаал задраад хасгасах нь n хураагдаад k-гийн факториал, n-ээс k-гийн факториал. За тэгэхээр энэ хоёр маань яг адилхан байгааз. За тэгэхээр энэс бүгдээ ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр жишээлбэл C 10-аас 3 маань юутай тэнцвэгс C 10-аас 7-той тэнцвэгс. Энэ хоёрын нийлбэр нь 10 байхаар. Гэсэн манайх C 10-аас 3 нь 10-аас x-тэй тэнцвэг гэдэг маань 3x2-ын нийлбэр маань яг 10 байх хэрэгтэй юм шүү дээ. Эндээс манай x 7 гарна гэсэн үг. За номын 50 дээрх ялгаатай 7 номноос 3 номыг шинээр зарах вэ гинэ. Тэгэхээр бүгдээрээ 7 номноос 3 номыг шинээр зарах вэ буюу 7-гийн факториалыг бахна. 7-оос 3-ыг хасахаар 4, тэгээ 3-ын факториал. Тэгээ нэг 4 хүртэлх тооны үчир тураачаар 5, 6, 7, 3-ын факториал маань 1, 2, 3 үрчээр 6-таа хураалаа. Бүгдээрээ ингээд 35 янзаар авчлах юм байна. 29. За биднэрт 1-ээс 10 гэсэн дугаарлсан 10 карт байна. Тэрний 4 шиг нь цагаан, 3 шиг нь улаан, 3 шиг нь харанхуйтай юм байна. За тэгэхээр 10 картнаас санамсруу 2-ыг сонгож аваад бүгдээрээ 2 хайрцагт хийх гэж байгаа юм байна. Санамсруу сонгож аваад гээд 2 хайрцагт хийнэ. За тэгэхээр одоо би яах юм гэсэн чинь 10 картнаас тэгэхээр надад энэ өнгө ер нь хамаагүй те яг л би 10 картнаас 4 цагаан гэхээр энэ 4 цагаан байлаа гэж бодъё л да. Тэгэхээр би 10 картнаас 2-ыг авлаа гэхэд энэ 2-ыг аваад энд хийлэхэд энд 1 энд 2 орох.
Тэгээд энд нь 2 орох, энд 1 орохыг чинь ялгаа тарагдаж шүү дээ. Тэгэхээр надад энэ өнгө юусоо хамаагүй гэсэн. Ягдвал дугаар нь өөр учраас би харуулангийн ялгаатайг олж болно. За одоо би 10 картнаас 2-ыг сонгож аваад тэгээд 2-ыг сонгоод за нэг нэгээр нь хайрцагт хийж байгаа мó. 2-ыг сонгож аваад А, Б хайрцагт хийж байгаа мó гэхээр би 2 янзаар бодъё тий. За эхлээд би ингэж бодъё. Самсуур 2-ыг сонгоод тэгээд тэр 2 юугаа нэг нэгээр нь хийсэн гэж бодъё. Тэгвэл би яах юм гэсэн чинь А-г сонгоно тий. Яагадгүй А 10 картнаас 2-ыг аваад тэгээд тэр 2 картаа биш л 1-2-ыг сонгоо авсан гэж бодъё л доо. Тэгвэл 1-ийг энд хийгээд 2-ыг энд хийх. Эсвэл 2-ыг энд хийгээд 1-ийг хийгээд сэлгэж байгаа гэсэн. 12-наас 2-ыг сонгоод дотор нь сэлгэж байгаа гэсэн. Тэгэхээр 10-ын факториалыг авах нь 10-аас 2-ыг саад 8-ын факториал. За тэгэхээр бүгдрээ 10-ыг 8 хүртэлх тооны өрчвөр өрчин 10 явуулна. Би нөө 8-ын факториалтаа хураах гэдэггүй юу? За хураахаар энэ маань 90 янз. За энэ болохоор юу гэхээр би 10 картнаас самсруу 2-ыг сонгоод А, Б 2 хайрцагт нэг нэгээр нь хийнэ гэх юм бол ингээр боломж. За 2-ыг сонгож А, Б 2 хайрцагт. За 2 хайрцаг нэхэр бас нэг нэгээр хийнэ гэж уншигдэж байна тий. Гэхдээ ингээ нөгөө 2 сонгосноо хоёуланг нь энд хийх юм уу гэсэн санааны дагуулаг юм шиг байна. Самсруу 2 картыг сонгож А, Б 2 хайрцагт хийхээр нэг нэгээр нь хийх гэж уншигдэж байна. За 30. За 1-ээс 10 хайрцаг гэсэн дугаарлсан 10 картыг 4 цагаан, 3 улаан, 3 харанхуйтай гэсэн гэж. Тэгэхээр 10 картнаас 2-ыг сонгоход л ижил өнгөтэй байх. Тэгэхээр дугаарны өөрөөс хамаагүй юм шүү дээ. Ижил өнгөтэй байх. Тэгэхээр чи одоо надад яасан гэсэн чинь 10 картны 4 ширхэг нь цагаан. За одоо 4 ширхэг нь цагаан. 3 ширхэг нь улаан, 3 харанхуйтай юм шүү дээ. Тэгээ 2-ыг сонгоход ижил өнгөтэй байх гэхээр чинь би юу гэхээр 4 цагаанаас 2-ыг сонгож ёо. За эсвэл яах юм гэсэн чинь 3 улаанаас 2-ыг авчи. Эсвэл 3 хараас 2-ыг авчи гэсэн. Яг л 2-ыг сонгоход ижил өнгөтэй байх. Дугаар нь бол хамаагүй тий. За тэгэхээр би одоо нөгөө 3 ширхэг одоо энэ 3 харанхуйтай байлаа гэхэд би 8 2-ыг авчи. Эсвэл 9 10-ыг авчи. Эсвэл 8 9-ыг авчи гэл тоолж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ингээд бодчихно. Тэгэхээр C4-өөс 2 бол 4-ийн факториалыг авах нь 4-өөс 2-ыг сла 2 тэгээ 2-ийн факториал. C3-аас 2-ыг сонгох чинь 3-ийн факториалыг авах нь 3-аас 2-ыг сгаар 1 тэгээ 2-ийн факториал. 3-ийн факториалыг авах нь 3-аас 2-ыг сгаар 1 тэгээ 2-ийн факториал. За нэг 2 хүртэлх тооны үржид хураахаар 3 4 12 хуваах нь 2. За нэг 2 хураахаар чинь 3. Энийг 2 хураачаар энэ чинь 3. Тэгэхээр эхнийх нь 6 нөгөө 2 маань нийлээд 6 гэд ижил өнгийн байх боломж нь 12 янз байх нэ.